Яа, болоод эмийн сайтаас эрхлэн гаргадаг тэр юм бай лайв нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн зочноор дуучин Акбата маань оролцож байна. Сайн байна уу? Орой минь Сайн байна уу? Сайн байна уу? тий. Тэг. Гэхдээ яг хоёулаа үзэж байгаа хүмүүсийн хувьд бол Монголд орой болж байгаа. Яг би одоо Австрид байгаа. Манай амтлаар 7 цагийн зөрүүтэй яг одоо 14 цаг 40 минут юм уу? Хэд болж 14 цаг өнгөрч байна өдөр. Наагур чинь сайхан юу вэ? Корона гайгүй юу? Манай нэгээр ер нь бол корона бол их байгаа. Гэхдээ бас ер нь яг түрүү жилдээ 3 сарын үед бас карантин тогтоогоод ер нь байдал бол бас юм намгүй байсан. Одоо ер нь бас Европ жоохон энийг одоо бүр ингээ коронавигаас айж одоо бүгдийг хязгаарлах биш. Энтэй одоо тэмцэж ингээд эсрэг байж амьдрыгээд саяхан бас нэг сарын хугацаатай 3 сарын хугацаатай дэлгүүр олон нийтийн газрууд үүд хаалга хаацсан байсан бол одоо нэг эдний хувьд бол 100 сарын баяр эхэлж байгаа. Одоо эхлээд явж байгаа учраас дэлгүүрүүдэд буцаад нээсэн байгаа. Тэгээд тий. Тэгээд ер нь бол коронагийн юу их байгаа. Одоо юу гэмдэ? Өдөртөө нэг тийм байж байгаа би нэг яаж байгаа. За. Тийм корона ер нь бол их байгаа шүү. Энэ дулаахан байдгүй тий? Одоогоо хэдэн градустай байгаа вэ? Өнөөдрийн байдлаар хасах 4 градустай байгаа. Ерөнхийдөө бол яг нэг градусны хувьд бол нөгөө Монголыг бодвол тийм юу штэ ингээд айгу бага юм шиг харагдаж байгаа гэсэн. Энд чинь нөгөө ууларх бус нутагт амьдарч байгаа. Уул устайгаа илүү ингээд тийм жиндүү байдیں۔ Европын хүүтэн. Нэг гол руу орчихлоор яг ингээд дотроос дараа л явагддаг. Монголд мэдгүй би бол байхдаа бас ингээд хэдий 30-40 градус гэсэн даарсан гэсэн бас гайгүй санагддаг байсан шүү дээ. Энтийн хүүтэн болохоор нэг тийм айгу муухай. Дотроос ингээд дараал гол руу орчдөг ерөөсөө гисэж өгдөггүй. Одоо манай орчин харуул иймэрхүү байгаа. Би одоо Австри улсын одоо Форалберг гэдэг мужид амьдарч байгаа. Тэгээд энэ дээр 5 жил болсон байна. Энэ бүс нутаг болохоор одоо хүмүүс нөгөө Австри гэхлээр л яг нийслэл хот Венад амьдардаг уу гэж байнга асуудаг. Энэ болохоор Монголын яг газар зүйн байрлалаар яриул одоо Улаанбаатар Дорнод хоёрын зайтай нэг тийм аслагдсан бүс нутаг. Тэгээд энэ бүс нутаг юугаар алдартай гэхлээр одоо нөгөө юу одоо нэг Facebook дээр гой бичлэгнүүд яваад байж таа гой байгальтай Швейцарын Альпийн руу яг тэр бүс нутаг байхгүй юу? Швейцар, Герман, Лихтенштайн гэдэг юм 4 улс хилэлсэн яг тийм хот, хилийн хот. Ерөөсөө ийш 10 минут дугуйтай явж байгаа л Швейцар руу орчдөг ч юм уу. Иймэрхүү одоо үзэсгэлэн төгс байгаль бүрдсэн маш тийм тайван мууж байгаа да. Австри. Чад хэр удаж байгаа вэ? Би одоо энэ дээр яг 5 жил болж байна шүү дээ. Тэгэл нэг явж үзээгээл хүн гардыг бэлээ. Тэгэл нэг мэдгэдэл ингээл амар их юу өнгөрцөн байдаг. Цаг хугацаа шуурдан. Тань руу линк нь очицсноо тий? Ирсэн шүү дээ. Би ингэ яасан байна. За монголоор сайхан юу байна? Би тэгээд одоо тэгэл гэр гэртээ бүгдээрээ карантинлагдал байж байгаа. Ер нь бол юмнууд ингээд одоо удахгүй ингээд нэгдэж эхэлж байгаа. Баг үе шатаараа л яг мэдээ харсан. Нэг зарим тодорхой нэг салбаруудыг нээж байгаа юм байна шүү дээ. Тий. Одоо нэг 34 газрыг нээж байгаа. Тэр үсчин ерөөсөө нэгдээгүй л шүү дээ. Яагаад гэж байгаа юм бол? Харин тий. Тэр нь болохоор миний бодлоор бол зүгээр нэг үс коронавигаар дамждаг гэсэн болохоор бас тэгсэн болов гэж ойлгосон шүү дээ. Тийм үү. Би болохоор айгуу тийм эсрэг байр суурьтай үсчингээ нээгээ зүгээр ингээд цаг авдсан шүү дээ. Ингээ баг хүмүүсийг оруулах зүгээр ч гэж ууг нь бодсон. Гэтэ яг тэгээд таанасаа бүхэлд дууссан гэдээ бодлого баримталж яхад миний бодлого дээр илүү ах. Энэ бол студид хэвээ ажиллаж байгаа. Үсчингүүд тэгээд дэлгүүрүүд бас хэвээ ажиллаж байгаа. Кино театрын дэлгүүрүүд. Кино театр одоо бар, ресторанууд ер нь бол байхгүй. Гэхдээ нөө хоолой ингээд take away байж та хоолой зүгээр ингээд савлаад аваа явдаг. Тэр үйлчлэгнүүд бол байгаа. Эсвэл зур залгаар хоолны хүргэлт бол байгаа. Тэрнээс биш одоо нэг яг ресторан юунд бол сууж идэх ямар ч нөхцөлгүй. Тэгээд эн чинь бас айгуу санаа манай ч нөө түрүү хэлсэн хилийн хот гэж ярьсан шүү дээ. Одоо ийшээ 10 минутын зайтай Швейцарын хил дээр байдаг хот. Одоо ингээд машинтай явж чад манайх ингээд хоос ресторан баар нь хаалттай хаад яг ингээд Швейцар л оронгууд ингээд хүмүүс ингээд баарын дотор ингээд уулзж идэг. Тэгээд Швейцар болохоор тийм хөл хорой хийгээг байхгүй юу? Тэгээд ингээ Европч аягүй сонирн байгаа юм чи. Ийш 10 минут яваал зүгээр энгийн амьдрал хараад ийшээ яваал ингээл карантины амьдрал. Тэгээд ер нь янз янзын бодлогоор л яваадах шиг үн тий. Швейцараад ерөөсөө хөл хорой морой тавиагүй лээ.
Хүмүүсээс орж ирээ сайн байна уу? Арай минь та юу байна? Хэсэг алга болсон шүү гэж байна. Хурмын дуу гоё шүү. Бэл дуран бүтээл нь гоё шүү. Гоё дуу сонсомоор байна. Бүр сонин содон хүн байх ч нэ. Баавалтай өөрхөн байна гэсэн комментууд маш их ирж байна. Эртний идэлд орж ирсэн. Эртний идэл. За тэгээд гоё асуултууд асуугаарай. Одоо ингээ нэвтрүүлгийнхаа асуултанд орцгоё. Эхлээд та өөрөөгөө танилцуулаад айлын хиддэг хүүхэд ямар сургуульд төгссөн гэх мэтчлийн зүйлүүдээсээ. Нэг Блиц анкет маяг нөө. За намайг Кватхан огта Акбота гэдэг. Бид 1988 онд төрсөн. Нэг сар төрсөн Хумхын ордных. Тэгээд одоо ингээл 30 хүрсэн биз дээ. Яна дараа сард 33 юм уу? Нас бүр ингээд шайрагдаж явж шít. Яг эмэгтэйний эд нас гэж ойлгохтой шүү дээ. Эд яг нэг гоё цэцгэлдэг нас гэж ойлгох. За магадгүй шүү нэрээ. Би чи одоо бүр улам л ингэрч хүчтэй болоод байгаа шүү дээ. Тэгээд хүмүүс нөгөө тэгдэж штэ эмэгтэй насаа илтгүү гэд. Ер нь хүн ингэдэгүү тэгдэгүү гэд. Би чи ерөөсөө айгаа хамаагүй эсрэг байр суурьтай ингээ хамаагүй. Антай шууд цаарин шүү. Тэгээд яг уу 2009 онд би тухайд Монголд бас хөгжсөн хамгийн анхны тийм том контентэнд өөрийнхөө авьяасыг сориод орж исэн. Тэгээд өөрийгөө бас ер нь яг дуучин гэж хэлэхээс жоох ичдэг л яадлаа би ингээ яг дөрөвтэй уран бүтээлийг хийж байгаагүй. Гэхдээ ер нь яг бас зарим хүмүүс одоо үнэлэх хэсэг нь үнэлдэг тийм тэр хүмүүсийн урмыг хугалчлахгүй. Тэгээд одоо ингээд ер нь Монголд яг ингээд айгуугой цаашаа уран бүтээлээ хийгээд явах боломж байсан. Гэхдээ нөгөө хүний амьдралд юу ч болж болдсон шүү дээ. Одоо өнөөдөр суудсан маргаашаал өөр шийдвэрт хүрчдэг. Тэгээд яг нэг Австри улс руу ирсэн 5 жилийн өмнө. Тэгээд хүү охин хоёртай. Хүү маань 9 настай, охин маань 5 настай. Тэгээд одоо тэгээд энэ хүн энэ ч бас нэг тийм хоолны газар ингээл ажиллаж байна. Тийм. Яг монголчууд хүний одоо Европ, Америк, Солонгос юу л гэдэг яг ингээл ажиллаад. Тийм ер нь тийм хөл байна. Тэгээд өөр одоо танилцуулах. Хөөрхөн хоолойтой юм байна гэсэн байна. Комментэд хүмүүс айгүй биччихээ. Та багтаа ямар хүн боддог байсан бэ? Би багтаа юу? Би ер нь угаасаа л нэг тийм урлагтай холбоотой байх хэрэгтэй байсан. Яг л би багын аюу тийм авьяасаа адтай охин байсан байхгүй юу? Одоо манай 5 настай охин хараад талаар хүмүүс идэх яг ээж шигээгээд би ер нь аюу тийм авьяастай. Би ч аюу гой зураг зурдаг байлаа. Баримлын шороор аюу тийм гарын урд үтэй. Тэгээд зураг аюу гой зурдаг байсан. Би бас ингээ багаас намайг зургаар жоохон хөгжүүлсэн бол гээд аюу харамсдгийн. Тэгээд ер нь багын нэг тийм аюу идэвхтэй, нийгмийн идэв сайтай. Тэгээд нэг адтай нэг иршүүд. Би чи ихрийн өрөөсөн байхгүй юу? Би чи ихээс тавуулаа. Тэгээд ихрийн өрөөсөн манай ихэр одоо бас Австрид улсад байгаа өөр хоттой байгаа л да. Нэг вагоноор 6 цаг явдаг зайтай. Тэгээ эрэхтэй ихэр тэгэд би ч бас ихрийг хөмөөрж бандартай зодтолно. Би ч богинохон золбоо тайралттай тэр үед нэг юм золбоо тайралт байсан чинь эрэхтэй өвчг. Ер нь тийм охин байсан. Тэгээд багаас л ер нь одоо мэдгүй яг гэхдээ бид нэг тийм хүүхдүүчиг би тоогооч болно, би эмч болно, би багш болно, би дуучин болно. Яг нэг тийм бариад авсан юм бол байгаагүй л дээ. Гэтэ ер нь нэг жоо уралтай л холбоотой хүн л бай гэж бодож ирсэн баха. Одоо би бас нэг тэг сайн санахгүй. Тий. Та буцаад 18 наснда эргээд очивол өөртөө ямар зөвлөгөө өгөх вэ? 18 настай да юу? 18 настай үед эргээд очивол за чинаач. Би тэгвэл яг нэг амар одоо тийм хэрэгтэй мэрэгжил сонгоод яг нэг одоо нэг хүмүүс тэгдэж штэ яг л би одоо яг наад асуулт нэр чинь баахан бас юм хэрэгтэй шиг байна. Яг л нэг өөрийнхөө ирээдүйтэй гэсэн зүйлээ 18 руугаа буцаад очиод тэрийгэ барьж аваад яг л тэрийг нүдэл яг тэрийг л амар гоё яах байсан. Тэр үед өөрийн ч гэсэн толгойгоо тэгэл одоо яах вэ тэгээд юу надад тийм тайлбарлах гэсэн юм байна. Одоо жишээ нь өсчин ч юм уу? Одоо манай монголчуудыг тэгдэж штэ. Цэцгийг үгтэй гаргаж чимгээгийн нэг юмыг гараасаа гаргах уу? Үгүй манай монголчууд ийш цэцгээгийн үгтэйг харж чимгээгийн үгтэйг харж сурж чи тэрнээс юугаар дут ингээд нэг хүнийг ингэж хооронд нь өрсөлдүүлсээр хагаад ямар ч юм сонирхолгүй зүйлээр нь явуулцдаг. Эсвэл ингээд ацсан шалгаанд орчдөг яг юугаар сонгохоо мэддэггүй. Тэр үед би 18 таад ямар ч өөр ингэсэн толгойгүй байсан байна. Одоо ингээд бодоход тэгээ би тэр үед өсчин ч вэ одоо мейкап ч вэ тухайд одоо энэ дэлхийд дахинд ингэж одоо ингээд амар гоё
одоо мейкап идэр чинь бүр урлаг болтлоо хөгжөөд бүр ингээд битүү өрсөлдөгчд гараад ирсэн. Тэр үед яг өрсөлдөгч бүү ингээд юугүй байсан тэр үед яг тэр гой сайхны тал руугаа нэг мэргэжлээ сонгоод тэрнгээс тултал одоо сураал хөгжүүлэх байсан даа л гэж бодож байна. Тий. Та ад жаргалыг ямар өнгөөр дүрслэх вэ? Илэрхийлэх вэ? Ад жаргал зүгээр цагаан өнгө. Яг ямар цагаан өнгө гэхээр нэг юм гоё өглөө босоод нэг цас орцсон байдаг штэ. Гялтганаал. Яг өглөөний шин цас байдаг штэ. Яг тэр өнгөөр би зөвлөе яа тэгэхээр нэг гялтцаад тий гялтганаал нэг нүд гялтдаг штэ. Тэнгүүд ингээд сэтгэл хөдлөлтөөр чигээр ингээд ариусаал амар гоё штэ. Сая манай дараа сар нэг анхны цас орсон байхгүй юу? Өглөө ингээд яг би цавхаар харсан чинь ингээд зузаан ингээд гоё гялтганаал цаснууд. Яг би тэр цасыг харсан чинь надаа ингээд бүх зүйл удахгүй ингээд амар гоё болоод ин корона арилал те бүх муухай зүйл арилал бүх зүйл шинээр эхэлж байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр би тэр үед амар аж аргалтай байсан ш тэр засыг хараад нүд гялбаал амар гоё. Нүд нээгдэх шиг болсон. Таны нууц авьяас? Нууц авьяасаа. Хүмүүсийн мэддэг гар ураагаа ингэж мэддэг ч юм уу. Тиймхүү юу? Би ч нэг хүмүүс ингээд намайг дуулдаг гэдэг. Би ч уг нь айгуугаа тийм пароди идэр хийдэж штэ. Ер нь бол TikTok идэр хийгээсэн гэж үздэг тий. Тэгээ TikTok бичлэг болохоор нэг короныг үед карантинлэгдээд энэ ч юм уу ингээ хүний газар уйдаад ажилгүй болсон. Тэгээ хийж үзэж эхэлсэн байхгүй юу. Тэгэд яг гой хөгжилтэй заавал би нэг амар олон хандлт авахтаа биш зүгээр надад ч гэсэн айгүй гой кайфтай байтээ. Тэгээд хүмүүс болохоор тэгжсэн TikTok төр сүүлийн үед бичлэг үзээд хөөх ингэж жүжиглдэг авьяастай байсан юм уу гэдэг тэрийг нууц авьяас гэж ойлгосон юм шиг үлээ. Би болохоор тэрийг нууц гэж боддгоо маа ер манай ойр тойрхон бас гайгүй мэдгүй. Тэгээд нууц авьяас гэж би айгүй гой зурдсан штэ уг нь гэхдээ одоо ерөөсө хөгжүүлэг болчихлоо тэгээд бас гайгүй хэлийн авьяастай шүү. Гайгүй хэл хурдан сурдаг. Тийм ер нь гайгүй хөөхөн хэцүү авьяас ингэж жижиг гэсэн авцсан. Та юунд хамгийн их мөнгө өрдөг вэ? Хувцсанд болсон болоог хувцс. Сүүлийн тарин тэр зан чанараа жоохон юу ухамсарлаад байгаа. Ер нь хувцсанд амар өртөг. Гэхдээ яг авахтаа тийм амар сүртэн өдөө хувцснууд авдгүй л дээ. Энэ хямдарсан байна, энэ хямдхан байна гэж нэг болсон болоог юм аваад идэв штэ. Тэр зангаа би өөрөө сайн мэднэ. Хувцсанд яг мөнгө амар өртөг. Хувцсанд амар дуртай. Одоо энэ хөгшин Европод бол учиргүй гоёж гангалаад байх шаардлага байхгүй мөртлөө би ингээл аваад идэв. Тэгж нэг авчиж ингэж нэг кайф авдаг ч юм уу. Магадгүй тэрээс өвчнөл. Эмэгтэй бас тэгж бас стрессээ тайлдаг гэдэг шүү дээ. Тий. Нэг юм авчиж заавал тэр өдөр ингээд нэг юм авахгүй хоос орчлоо гэж сонь санагдаад бол заавал нэг юм авдсан шүү дээ. Таны дуртай стайл? Миний дуртай стайл гэдэг чинь за би өстой юу ядсан шүү дээ. Яг team стайлер гэж явдаггүй янз бүрийн хүмүүс дуртай. Ер нь хаяа ингээ албаны ч гэсэн хувцлах айгуу дуртай. Эсвэл гоё эмхтээлэг хувцлах дуртай. Эсвэл бүр чөлөөт. Гэтэ сүүлийн үед ингээд миний стил рүү одоо бас энэ яг байгаа газараа дагааж тэр айгуу тийм чөлөөтэй болцсон. Аль болны би дэвтэйхэн. Тэгэхээр Монголд яг бас нэг тийм ойлголт байдаг л да. Жохон гоё гангаа явахгүй бол тийм нэг хүмүүсээ харьцаажсэн жохон сонин юм шиг тийм. Ижиж ч болохоор ер нь бол энэ тийм залуучууд нэг уранхаа халтар кэдтэй ч юм уу ингээ уранхаа өмдтэй. Тэгэл айгуу тийм ингийн хувцалдаг. Тэгээд би бас энд ингээд одоо яг нэг ажил гэрээс өөр ингээд юу байхгүй учраас надад зүйл байхгүй учраас ер нь бол айгүй тийм чөлөөтэй би дэвтэйхэн л хувцалтай. Тэгвэл хоолны газар ажиллаж байгаа тохиолдолд би одоо 1000 тийшээ гоёж ороод орой яг нэг надаас нэг юм хоолны тос мос галтайгаа үнэртэй явчихдаг байхгүй юу. Тийм тэгээд энд бол нэг тийж гоёж гадаад шаардлага байхгүй дээ. Гэтэ бүр бүх стилийн хувцсан дуртай. Бүгднгийн нэг хоорондоо хувцсыг гоё донжин болоод тохиолдол айгүй дуртай. Өөрийгөө ямар нэгэн амтаар илэрхийлвэл амтуу. Амтаар илэрхийлвэл одоо яг нэг хятад хоолны соуснууд байдаг штэ. Sweet chili гэж. Одоо чихэрлэгч байж магадгүй, халуухан байж магадгүй. Sweet chili гэдэг тэр соусаар би өөрийгөө илэрхийлнэ. Эсвэл нэг ер нь тэр аль нь байж чадна. Таны үлгэр жишээ авдаг хүн хэм бэ? Миний үлгэр жишээ авдаг хүн гэвэл нэг үлгэр жишээ юм шиг авдаг юм дөө. Тэгэл яг өөрөөрөө байгаал ингээл яг өөрхөн бодолтой ингээл зөв шүү гээл яадаг шүү дээ. Гэхдээ би бол хоёр хүүхдээсээ ээжээсээ ирч хүчийг авдаг. Ямар нэгэн одоо нэг ямарахгүй нэглэх өдөр байдаг шүү дээ. Цаг уу. Тэнгүүд ингээ Монгол руу ээж рүүгээ залгаач юм уу. Хоёр хүүхдийг арьчихлаар ингээ ирч хүчтэй болчихсон шүү дээ. Энэ хорвоо ертөнцийн дээр
яг намайг гэх үнэн хүмүүс эднэр, яг намайг цэнгэлж байгаа хүмүүс эднэр гэл яг хүүхдүүдээсээ ээжээсээ. Тэрээс бүр ингээд нэг хүмүүс нэг инспирэшн авдаг эмэгтэйчүүд байж би одоо тэр дуучингаас тэр жүжигчингээс гээд тэрнээс яг нэг гоё өнгөт тэрстэй дуучтай ч гэсэн одоо Латин Америкийн эсвэл нэг одоо Beyoncé, Rihanna эдрийн стил эдрийг харахаар би нөгөө тэдрээс айгуугаа кайф авдаг. Нэг үлгэрч авахгүй л дээ зүгээр айгуугаа кайф авдаг. Таны анхны өмсөл. Анхны өмсөлтэй яа тэр чинь юу вэ? 16 мургаатай байсан юм уу? Тэрийг яг тэгж амар сүртэн өмсөлж мүсэлцээг юм аа. Би нөгөө нэг би ч жоохон байсан. Тэгээд тэр нэг банд жоохон байсан. Нэг шар банд байсан одоо юу нэр мэрэж барцсан юм шиг баг. Цэцэрлэгийн ард уулцсан байхгүй юу? Цэцэрлэгийн ард ингээд ер нь юм мэрдэн шүү дээ, тий? Одоо хүүхдийн цэцэрлэгийн ард гэсэн чи би хүнтэй үзэлж үзсэн үү? Би үзээгүй гэсэн чи шууд ингээд жоохон байсан. Уруулан дээр амар үзсэн. Тэгээд би нэвчээд амар цухтаагаад гүйжсэн. Тэгштэй орсон чинь би ингээд нөө чичрээд ингээд нэг амар нөө эвгүй юм хийсэн юм шиг санагдаад. Тэр чигтээ тийм нэг юм хүний анхны үсэд ингээд нүд мүдтэй ингээд аниал ингээд амар гоё үсэл гоё мэдрэмж авдаг. Тэр надад болохоор амар эсрэгээрээ тийм амар байсан. Та хилээ тоололцсон юм байна те? Энд чи одоо бүр амар олон жил болж байгаа. Одоо энийг байгаа байхгүй гэж баг мэддэггүй шүү дээ. Анх тоололцож явах ямар байсан бэ? Ус өвдөж өмдөөгүй энэ ч нөө хил мэдээ алдуулж байгаа л тэгээд ус мэддэггүй тэгээд таны зүгээр л үз гэж зөвлөх кино. Зүгээр л үзөө. Оо яна бич байгаа. Үндэ бачваа. Зүгээр л үзөө. Мэдгүй зөндөл гоё кино шүү дээ. Би болохоор сүүлийн үед нэг солонгос кино аяа үздэг шүү дээ. Солонгос кино урлыг надад бүр аимшигтай таалагдаад. Гэтэ солонгос кино үздэг зөвхөн нэг ангитай кинонууд байдаг шүү дээ. Яах гэдэг нь мэдтгүү сонирхол татсан. Зүгээр үзээл зөндөл олон кино л байна л да. Хайртай хүнтэйгээ үзээл одоо тэр ноутбукийг үзээрэй. Зүгээр яг би ногоон бүсгээ кино байдаг шүү дээ. Том Хэнксийн тоглосон. Тэрийг би бол хэд үзээд ч үүддэг юм. Тэрийг одоо зүгээр үзээрэй. Ямар гоё. Яг тийм амьдрал ухааруулсан гэлээ ямар кино яг одоо санаанд орж ирэхгүй байна. Та эморхтой юу хийдэг вэ? Эморхтой юу хийдэг вэ? Янз бүр штэ. Тэгэл хаяа эморхлороо нэг юм гоё Латин Америк стилийн дуу тавил гоё бүжиглэн. Эсвэл тэгэл ганц хоёр хүүтэн шар ариг задлал уун. Ямаргүй юм шүү дээ. Эсвэл нөгөө нэг аюугаа ирээдүйн талаар юм сайн зүйлсийг бодтiin. Бас ингэндээ, тэгэндээ тун удахгүй гэл. Тийм. Тэгвэл юм. Доторх ертөнцөө 3 үгээр илэрхийлвэл доторх ертөнцөө юу? Мэт ямар. Яг юу гэж илэрхийлмээр юм дээ. Би чи гадна гэдэг ирчвчтэй харагдсан юм шиг л доторх хүн бас бүр амар тийм үү штэ. Гадаа би ч айгу эргэтэлэг ирчвчтэй юм шиг өслөө. Доторх хүн нэг тийм амхаа юу юм дээ. Тулаа. Үгүй юу? Мэдгүй одоо. Яг доторх яг 3 үгээр илэрхийлэлээр амар сони юм байна. Тийм би наацаа чи яг одоо санаандтай орж ирэхгүй 3 үгээр илэрхийлэлээр яах вэ? Доторх хүн арай өөр хүлэх тийм. Та азгүй сууд хүн жаргалтай тэнэг хоёрын алийг сонгох вэ? Азгүй сууд хүн жаргалтай тэнэг хоёрын алийг сонгох вэ? Жаргалтай тэнгийн сонгоно. Би ч өөрөө жаргалтай тэнэг байхгүй юу? Би чи амар аз жаргалтай happy юм шиг мөвтлөө бас жоох юм. Юу гэдэг тэнэг гэж аашаа. Ер нь юм сайхан амаагүй нөхөр учраас жаргалтай тэнгийг сонгоё. Тэгэл хамтдаа тэнэгтэй жаргалтай л хийж. Хэрвээ хэн нэгэнтэй бүтэн өдрийн турш амьдралаа сольж болно гэвэл хэн болох вэ? Тэгвэл би бүр ингээд юу яа л та. Одоо дэлхийн хэмжээний одоо нөө хэмэлээ. Одоо Kylie Jenner, Kendall Jenner эдгээр одоо юу за дэлхийн хэмжээний ямар одтой ингээд бид нар сошиал ертөнцийн дагаад бид нар ингээд хараад ямар гоё юм бэ гэж бодсон хүртлээр тэр хүн чинь тэр амьдралаас бүр залхацсан. Тийм нэг амар том хүний амьдралаа би ингээд солигдоод
Тэгээд ингээд байн утсан дуурал байн ажил хэргийн асуудал гараад байн ингээл тэгээд би нэг өдөр тэрний амьдралаар амьдраад бурхан минь буцаад ахбод амьдрал руу энэ чинь ястай хүсгүй амьдрал байна. Ястай ядаргаатай юм байна. Миний амьдрал чинь чаавастай хажууд нэстэй жаргал юм байна гэж нэг өдөр санагдав. Яг хэн байж болох уу гэдэг нь сонирн байна. Гэтэ ер нь нэг тийм одоо дэлхийд дээр амар олон сая хандлттай, дагагчтай тийм амар завгүй үнэ тэр харахад амар гой мөртлөө цаана жоохон сэтгэл нэг юм тутцсан байдаг штэ. Яа би энэ амьдралаас энэ олонний танилгаас залхаж чинь гэдэг ч юм уу. Тийм хүний амьдралаар солиод. Эсвэл юу яа тийм үү? Бүр ингээд нөгөө нэг муухайгаар ярихад те нөгөө идэвхтэй өвчнөйтэйг тэмцэж байгаа ч юм хүний амьдралаар ингээд амьдарч үзээд энэ байгаа амьдралыг илүү хайрлах тийм ухаантай болоод бас ирж болно шүү те. Миний амьдралчстай. Тэ тэгж бас болох юм байна. Та хүүхэд байхдаа юунаас хамгийн их яадаг байсан бэ? Би ч юунаас ч яддаг байсан ш нэрээ. Одоо ч юунаас ч яддаг шүү дээ. Тэгээд харамсалтай байхгүй юм уу? Тийм амтан жижиг шавж мавж хулган молгоноос байхгүй. Тийм өсөстэй яддаг. Хулган аргалаг айхгүй мөртлөө жоох ингээд нэг заваа ингээд шийд ингээд тийм ингээд жоох. Яг л хулганы чинь ингээд гүйж байгаа хөдөлгөөн айгу заваа шүү дээ. Аим хурдан жижигхэн саарл. Би ер нь юмнаас айддаг юм аа. Гэхдээ хаяа ингээд нэг юм хүмүүс тийм бодол байт юм болоо тэрийг одоо нөгөө нэг хүмүүс нэг олон нөхмөх хараад нэг тийм ямар япопи юу юучлээ нэг тиймэрхүү юунэр байт юм билээ штэ нэг айдсан юунууд тэр би болохоор хаяа ингээд амар тэнэг тэрийг одоо юу гэм бол яаж ингээд хүүх бол өхүүл амар өвдөх болов гэд хаа нэг тиймхүү гинт бодчихtiin тэрээс нэг бас нэг тийм тэрнээс дайгаад чана юу хаяа гинт тийм тэнийг боддог юм аа. Тэрээс яг тийм ингээд айдаг юм бол байхгүй шавж мавж өдр тоогч юм. Тэгээд ер нь бол айдаг харангуй марангуй ч юм уу баг тоодгүй юм даа тэгээд. Ер нь айдаг юм баг байхгүй юм байна. Одоо ч ер нь тийм юм байна. Хэрвээ YouTube хагдвал таны үзэх хамгийн сүүлчийн видео юу байх вэ? YouTube одоо ингээд хаалуу. Би ч одоо YouTube-ээр нэг сүртэй юм онцолж үздэг шүү дээ. Зүгээр нэг хай нэг клип шинээр гарсан клип. Нэр юу үзэх юм болоо? Бас санаанд орж ирдэггүй. Мэдгүй. Хэвээ мэдгүй мэн. Та цагдаагийн газар дуудагдаж байсан уу? Би юу? Дуудагдчихсэн шүү дээ. Дуудагдчихсэн. Яагаад юм бэ? Тэр яг уу энд ч угаасаа тэ хуйл мулч айгу юу штэ чанга тэгээд зүгээр яг тэр хаа газар байдаг л асуудал л та тэгээд нөгөө бөөнөр нэг жоохон шоудж моочоод орилж чарлаад нэг тэгж цагдаа магдаа сануулга дуудагч муудагдчихсэн. Тэрийг одоо юу гэнэ үгтэй. Тэ. Тэгж мөж дуудагдчихсан. Энд ч нөгөө 50 газар чинь цагдаа нар нь бараг ингээл хэрэг хайгаал явж идэг. Тэгээд тэнцээ нэг хэвдэн жоохон хүмүүс идэж угаад тар яр гэвэл идэх чинь бөө баяраа гэж хурж ирж штэ. Цагдаа магдаа. Тэгээд тийм өөрч нэг тэгж дуудагч муудагч аваагүй. Жижигхэн юутай Aquaman уу? Том юутай Shrek үү? Том юутай нэр хөө. Shrek. Том юутай нэр. Тэ Shrek, том юутай Shrek. Яг тэгээд тэр том жижиг чинь бас янзлах хэцүү баг. Царай зүсэг болоод тэгэл хаач янзлчихсан байгаа шүү дээ. Тийм шин. За. Тийм капитал засвар усрууд хаа зүйл. Өөрөө засвар хийгээд авчих юм шүү дээ тий. Засвар хийчих шүү дээ. Тэгээд тэр чинь тэгэл том гайг бол царайжсэн дагаал гайг бол гарах гэж хэлээ шүү дээ аяанда. Танд ирж байсан хамгийн эвгүй болон хөвгөлтэй чад. Хамгийн эвгүй болон хөвгөлтэй чадаа. Нэг тийм хөвгөлтэй эвгүй чадмаа ирдэг юм аа. Тэгэл нөгөө хин штэ. Нэг Чингис өнөр гэдэг нэг хүн байсан штэ. Тэгэл октод руу бичдэг. Би чиний зургийг чи авъя гээл тий. Дараа нь ч нэг юм юм хэрэг мэрэг толбогдсон гэсэн мэт тий. Бэлгийн дарамт бараад үзүүлсэн гэл. Тэгээ тэр хүнээс л чат ирээг бол та өөрийн эмгтэн өнгөдийг мартгээл тэр хүнээс надад аазуул чат ирж байсан шүү дээ. Дараа нь би ингээд зургийг чи авч өгөө юм уу гээгээд. Тэгээ тэр Монголын баг аюул олны хүүхнүүд рүү тэгж үчтэй юм лээ. Тэрийг одоо эвгүй бас хөгжилтэй чатанда оруулах байх. Тэгээд дараа нь тэр хүний талаар нөө мэдээлэл гарсан байхлаар би чатын скриншотлоо тавьсан чи над руу орсноо. Чистэ сайн үзэхгүйдээ бараг чамааг алан талны ил нэг тэгжсэн ш нэрэ. Ямар. Тэгээ тэр одоо хаагур явд юм бол тэр хүн байгаад тийм шүү дээ. Бид нар ч одоо хэрэг мэрэг ял мал аваад явцсан гэсэн чинь.
Тэр л одоо эвгүй хөгжилтэй чат юм. Тэрнээс ч нэг сүртэй тийм чатууд ирдгүн дөө. Амжилт хүсье, аж аргал хүсье гэсэн чатууд ирнэ. Бид нар ч юм бол энгийн сайхан урмын үгтэй чатууд тий. Та K-pop сонсдгоо? K-pop сонсон штэ, сонсон. Гэхдээ нөгөө учиргүй тийм дурлал шинтэй сонсгүй. Гэхдээ солонгост бол сонсон. Солонгосын урлагийн ертөнцийн чинь бүр асар том ертөнц дээр кино минь ямар гоё гэж тий. Тэр солонгосын тийм би одоо нэг охиныгоо манай охин чинь Blackpink гэдэг улаан фэн. Тэгээ дээр үе угаасаа солонгос дуунаар дуртай, солонгос киноны саундтракууд гоё, солонгосчуудад айгуу тийм урлаг талаас айгуу мундаг санагддаг штэ. Тэд нар чинь асар олон нөгөө шаардлагын 50 дахь цензуртэй байж тэр урлагт явж байгаа. Азийн тавцанд гарахын тулд доотлын нэг хамтлагийн гишүүн 4-5 хэлтэй байх хэрэгтэй ч юм уу. Тийм болохоор би амар үнэлж хүнгэлж тэгээд гоё дуунуудыг сонсдог. Сонсон K-pop гоё. Эрэгтэй хамтлагуудын юу гэж боддог вэ? Нэг жоохон мейкап хийх тал дээр нь. Тэр бол байгаль асуудал. Тэрийг сүүл тэр нөгөө нэг яагаа би нөгөө нэг рэпчин эмэгтэй те. Ямасан билүү. Тэгээ битцсэн байсан л да. Яг нэг хүмүүслэр Монгол эмэгтэй рэп өмөрнө гэж хэлсэн байсан. Би жоохон эсрэг байр суурьтайсэн л да. Яа тэгэхээр солонгосын K ер нь урлаг болгон ч өөр ингэсэн өнгө төрхтэй байх хэрэгтэй шүү дээ. Одоо энэсээ тэр хипхоп рэп урлаг ч гэсэн өөр ингэсэн юм гоо хувцлалттай те. Үс асалт ингээ харууд марууд байдаг шүү дээ. Ингээ гоё дредлок могтой. Хипхоп урсгал тэр гоё дүр мөрийг бүтээж тэр стилийг бүрдүүлж тэр урлагтайгаа илүү наалтж өгч байгаа. Тэгээд ч одоо 21-р зуунд ер нь хүн эрэгтэйлэг харагдана уу, эмэгтэйлэг харагдана уу, амтэн шиг харагдана уу? Энэ бол тэр хүний л асуудал. Тэ. Одоо ингээд юм хөгжийн хэрээр угаасаа бүх зүйл ингээ хувьсан өөрчлөгдөж, дүр төрх байнгаж өөрчлөгддөг учраас би бол тэр солонгосын тэр одоо залуучуудын өнгөнгийн өсмөс мейкап гэдэг. Надад гоё санагдаж штэ тэр чинь тайзан дээр гомч. Аха. Надад ер нь л тэгээд үзэгчтэй бас хөндлөж байгаа нэг хэлбэр л ахал таас тий. Чи ер нь бол тийм штэ. Тэрнээс ш бас зүгээр нэг гудамжны уцтайгаа ингээл тайзнаар гарч ирэл ингээл явах нэг өөр. Тэгээ тэр дүр төрхийг бүрдүүлээ, тэр стил имижийг бүрдүүлж байгаад ард нь бол асар олон асаалттай танк баг хамт олон байгаа шүү дээ. Асар олон хүний хүч хөдөлмөр явж байгаа. Би бол тэрийг үнэлсэн. Тий. Надад таалагддаг. Та шудраг бусын хонглоор орж байсан уу? Шудраг бусын хонглоор орж байсан уу? Хүнд ингээ мөтгүүлж ийсэн үү? Зөндөө шүү дээ. Зөндөө. Нэг тэрийг тэгэл тоодох шүү дээ. Цаг хугацаа үнийг харуулна. Түлжсэн. Таныг зүгээр байхад чи ингээд хатгуул та эргүүлээд яах вэ? Эргүүлэл тэгэл одоо яг тухайд ямар нөхцөл байдалтаас шалтгаална л да. Хатвал би бас хатгалцдаг хүн. Гэхдээ одоо ч нэг тийм хүнд ачвал бүглөхөө болцсон дөө тэгээд. Одоо тэгж хатаж мөхөс тоохгүй. Комент бичиж орж ирсэн байна. Би танд комментээс нь уншаад өгье. Энэ мондаг ирж хүчтэй бүсгүй шүү, хөөрхөн бүсгүй шүү, хэлэх дуртай үг юу вэ гэсэн байна. Хэлэх дуртай үг бол зүгээр л санаа зүв бүр заяа. Яг л ингээл гой зүйлийг бодоод яг бодол биелээ ордог. Санаа зүв бүр заяа. Сайн санаж идэл болно. Одоо чи сая асуусан та гүтгүүлж ирсэн үгээд би нэг өдөр гүтгүүлээд хүнд гомдоод өнгөх үе байхад дараа нь тэр үнэ илэрдэг. Тийм зүгээр сайхан санаа зүв бол заяа. Тэгэл болоо. Тэгээд баярлалаа гэж байнга хэлнэ. Сайн байна уу гэж байнга мэдлэн. TikTok мондаг хийдгээ би дагдаг жүжигчин байж баймаар юм байна гинэ. Би дагдаг жүжигчин болмоор юм байна л гэж. Баярлалаа. Одоо үлгэр бас жүжигчин болох лөөл болсон бах уу. Охиндоо үлгэр дуурайл сайн ээж шүү гэсэн байна. Дайчин цоглог бүсгүй шиг санагддгаа хөгжилтэй юм аа гэсэн байна. Найз залуутай болж байна уу? Ийм сайхан бүсгүй хүн таарах болов уу? байна. Мистер Сим чин жок байсан шүү энтер гээд байсан худлаа байсан юм уу гэсэн байна. Фитнес хийдэг үү гэж байна. Фитнес одоо би ерөөсөө хийгээгүй байгаа. Би айгу олон цаг ажилладаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө ажиллаж байгаад ингээд фитнес хийхлээр чинь би ч ямар ч хүчгүй болчихж байгаа. Ядрангуу тий. Тэгээд би бас одоо ингээд яг өөрийгөө магтаж хэлэхэд би угаасаа нэг тийм фит тал руу битээ байхгүй төрөлхөө. Жохон спортлог тал руугаа. Яг жоохон бэлтгэл хийхлээр ингээд үр дүн айгу хурдан гардаг. Тэгээд сүүлд нэг ажлынхаа
зав заагаар нэг цаг фитнес мэтсэд ороод ингээд яг юм их гэж үнэхээр чадахгүй лээ. Айгүй ядардаг болсон лээ. Тэгээ би бодцоо би ямар тамирчин ч шүү дээ. Тэгээ би тийшээ олон улсын тэнцэн уралдаанд явах гэж байгаа шиг. Яг одоо зүгээр гэтээ бас ингээд хаяа ингээд би хаагаа ахлаа жоох ингээд суларцсан дээ. За ер нь бол жоохон чангалахгүй болохгүй нэ гэж. Тэгээд худлаа нэг корона руу буураагаад ирэхэд угаасаа нэг онгорхон хахт яваагүй юм байж тээ. Тэгээд корона мурана алуулаад фитнес нээч үстэй явнаа л гэж бодож шээ. Явнаа. Гэтэ би өвчлэн юу яадаг вэ? Машин тэрийг барьдаг бол байнга алхдаг. Дөр айгу алхах дуртай дуу сонсоол юм бодоод алхах. Тэгээ би байнга энэ дулаархлаар рол гүндэг байхгүй юу? Рол гүнгүүд ингээд хөл рүү ачаал л ороод тэгээ бас байнга дуугүй унана. Яг энэ Европын хувьд гоё зүйл нэг Монголын бол орчин сайтай шүү дээ тий. Гоё хүн алхах нь энэ гүүж болно. Ингээд дуугаа унж болно, рол гүнж болно. Тэгэд яг алхаж малхаж жоох өөр юм хөнгөн шингэл байдаг байх. Тэгээд зөвхөн фитнес явнаа юм. Уг нь яг хүн хичээл гэрээрийн нөхцөлсөн дасгалаа хийж болно. Тэгээд жоохон залхуураал байна. Үс ямар гоё байна. Үсээ яаж арчилдаг вэ гэсэн. Би энэ үсийг хардаа би энэ 5 жил одоо Австрид очиад ерөөс өсч орж үзег байхгүй. Энэ чинь өсчтэй уур чадвар ер нь жоохон муу гэдэг үнэтэй. Яг Монголд ингээл нэг манай найз төгсч өсч маникюр педикюр Монголд нэг байдаг та. Нэг заавал нэг найзар дунд нэг юм гоо сайхантай холбоотой. Тэгэл очиод ирэхлээр өсөмсөн янзлуулчдаг. Сая нэг болохоор манай нэг Монгол эгч миний үсэг өндөр гоё үзүүрийн тайраад миний үсийг гоё бороор будаад тэгээ сая ороож гисэн баггүй юу. Тэрнээс би ер нь үсээ ерөөсө арчилдаггүй хүн. Тэгээд ерөөсө арчилдаггүй. Тэгээд үсээ би ингээд айл бол Монголд ч байгаа янзлуулсан тэгээд ургуулад ингээд амраагаад будаг хүргээгүй. Тэгээд өнөөдөр ингээд өссүүлдрээгээ бүр арай дэнд болцсон байх тань бас янзлуулсан. Үсээ нэг сүртэй арчилдаггүй шүү би арьс марсажсэн ингээд нэг хүмүүс гой зөвдгөө өгдөн шүү дээ тий. Арчилгааныхаа нууц гэж надад нууцаад юм байхгүй. Оройд нэг маск тавина хаяа. Үсэндээ хаяа нэг зүгээр тижээлийн тус түрхэл яг зүгээр жирийн шампунь уугаал нэг сүртэй дэж арчилж марчилахгүй. Гэтэ гоё харагдсан бол баялаа. Та хэрвээ танихгүй эрэхтэнд эргэж сэрвэл яах вэ? Нэг сэрсэн чинь ингээд эрэхтэнд эргэж. Яг тийм асуудал байж л байдаг л да. Миний амьдралд. Би магадгүй шоудж байгаа тий. Нэг жоохон ууж мэдсэн таалагдаад сэрсэн бол одоо яах вэ тэгэл залуу хүмүүс ер нь заавал хүн ингээл танилцаал нэгэнтэйгээ хэдэн жил ээж ингээд өвөр төрөнд орч юм заавал дотнос халбгүй тухайд нэг хүний амьдрал нэг тийм гой галзуу мөчүүд байдаг шүү дээ. Тэр бол яг бүр сэрсэн ч ингээд амар ингээд хаан сэрсэн мэдхгүй ингээд амар эвгүй нөхдүүдийн дунд сэрсэн хүний аминд өртсөн бол шүү дээ. Тийм баар сауд нэг дэжгүй гоё санаа нэсэн залуутай танилцаад ингээд тэр мөрөнтэй бол ингээд одоо яах сэржээл гээд тэр гэж яг бүр нэг өөрийгөө буруутгахгүй гоё болсон процесс гэж бодоод өнгөрөндөө тэгээд одоо өөр яах вэ ямар амиа орлолтой биш одоо өөрийгөө алалтай биш тэгээд тийм сэрээд ингээд бүр нөгөө кино мөн шиг тий харанхуй өрөө мөрөнд тэгснэ ингээд нөгөө нэг амар нөгөө хөрөөгөө кинон дээр гарч нэг юм багтаа нөхөр гарч ирэл сайн байна уу хоёлаа шин тоглох уу гэж юм тэгвэл амар юм шүү дээ а зүгээр залуу болоод сэрвэл сайхан амарсан уу? Хин бишээ гэж тэгж төгдөг. Энэ тэгээд илүүтэй асуухгүй гэл гараа аваад шившин зүгээр. Юу асуух юм. Энд гой сайхандаа яаж анхаардаг вэ? Юу хэрэгэлдэг вэ гэсэн асуулт асуусан байна. Гой сайхандаа нэг сүртэй анхаардгүй. Би ч нүрээ зүгээр сайхан угаагаал. Тэгэл нэг хай нэг маск тавьчихдаг. Энд ч нөгөө нэг манай Монголын гоё солонгос маскнууд байдаг шүү дээ. Тийм маскнууд айгүй ховор. Өөр нэг юм том савтай маск аваад. Хаяа нүрэ тэгэл нэг сүртэй арчилдгүй. Яг үнийг хэлээд. Том савтай маск бас ямар олон ширхэг байдаг маск уу? Үгүй зүгээр л нэг юм нэг шахдаг тосон маск үү шүү дээ. Тийм маскнууд өөрөө нэг сүртэй арчилдгүй. Чи яг өдөр нэг алчуур маскнууд байдаг л алчуур салфитэн гэдэг лөө байдаг л да. Яг нэг Монголд байдаг л гоё өрөө сонголттой бол энэ апп байдгүй. Тэгээ нүрэ сүртэй арчилдгүй. Та өөрийгөө ямар жимстэй зөвлөх вэ? Би өөрийгөө юутай зөвлөнө? Киви. Кивитэй зөвлөнө. Сэтгэлийн хэрнээ чихэрлэг. Тийм. Яг саяны соус шиг. Та хоёр хүнийг нэг дор хайрлаж чадах уу? Эсрэг хүснэ? Хоёр хүнийг үү? Мэдгүй тэл. Би юу бодож штэ. Хүн болол төрсөн бол болохгүй гэж байдаггүй хаа. Хайрлахад бол хайрлаж магадгүй.
байж болох юм. Яг наадах чинь бас зарим хүмүүсээс асуусан тий. Тэгээ зарим хүмүүс заримуд нь хосмостой хүмүүс болохоор чадахгүй л гэдэг юм. Чадчих магадгүй шүү дээ. Би бол чадчих магадгүй. Хүмүүс бол ер нь сонсоод яг хийгээд үтсэн байх хэрэгтэй л гэсэн нэг тиймэрхүү хариулт нэг. Гоё шүү дээ. Чи боддоо ингээд яг гоё утгаар нь бодвол би 2 хүн хайрлаа. Тэр хоёр намайг хайрлаа гэж амар. Би яв завшаад байгаа хэрэг. Тэгээ нэг ийм хосууд байдаг юм шиг л шүү дээ. Гуруула үерхдэг. Байдаг уус энэ гадаад шилдэг. Ер нь орны хорвоо дэлхийд одоо бүр байж болохгүй байхаа болцсон шүү дээ. Харин тийм шиг байдаг. Байж болох. Тэр бол байж болно. Багштай. Багш гэсэн үү? Багш. 10 жил мэд бол тийм дурлахаар багш байгаагүй шүү дээ. Дандаа нөгөө яг л одоо манай багш нар байдаг да тий. Нэг цагаан сараар орчдөг настай эмэгтэй багш нар хүмүүнлэгт байхад нэг Японы хэлний багш гэх. Би одоос яаж явж байгаа Японы хэлний анги мэн гэдэгтээ удаагүй маа. Тэнд нэг зүгээр нэг хүүхэн цэвэрхэн багш орж иж зүгээр тухайд нэг эмэгтэй хүний юугаар жоохон шохорч дүү игдүүтэй амар игдүүтэй гээд хацрын ингэчмээр санагдаад тэгж нэг өнгөрчсэн чинь дурлж мурлаагүй. Таны бие хамгийн лачаангүй хэсэг. Миний биений гуйныхаа булчин хөлөндөө өдөртэй. Тэгээд л миний гуйны булчин бүр ингээд яг төрөлхийн бүр ирсэн ялгардаг нэг аюу булчинлаг ихгүй юу. Хөлөндөө өдөртэй. Тэргээ би өөр нэг анзаардгүй юм лээ. Хүмүүс ингээд хилээдсэн чинь нэрээ аюу гоё харагддаг ингээд 100 мөн ингээд нөгөө юу өмсөн штэ богинохон шорт морт өмсгөлээр миний одоо өгцөхгүй өдөр аюугаа нэг тийм булчинлаг харагддаг байхгүй юу. Булчинлаг байх чи аюу гоё гэдэг тийм сул байхаас илүү. Тэгээд байгаагаа би одоо ер нь биеийнхээ эсэмсийг дээр голж шилж мэлгээж болцсон дөө энэ сайхан эрүүл бие байна. Тэгэл эрүүл бие ажиллагаатай байна. Бүгд хөдөлж ийн үү. Та шивэстэй юу? Би шивэстэй. Гэхдээ шивэсэндээ тийм дуртай биш. Энэ нөгөө тэр үед нэг одоо жоохон байхтай ч юм нэг Монголд юу л гарна сонирхол те. Шивэс гэдэг чи өөрөө одоо айгүй юу штэ. Одоо бүр урлаг болтлоо хөгжчлээ. Сайн бодож хийхгүй шивэс гэдэг чинь бас айгүй тийм эрсдэлтэй. Одоо энэ пирсинг гэдэг яг ингээл цоолуулаад иймгээ аваад ийшээгээ цоолуулаад тэгэл буцаад ингэж гэдэг штэ. Тийм шивэс болохоор одоо яг тэгэл нэг дээр үл хийлсэн гэж байж нуруунд дээр байдсан штэ. Тэгээд тийм шивэсийг ялгуулахаар чинь лазер дуулахаар ингээ хэлбэр нь үлдчихдэг юм шиг л штэ. Харин яг тийм бүрэн арилдгүй юм шиг л баг улам муухайч болчихсон юм уу. Тэгээд одоо яг та нэгэн тэмэлцэн гэл байж л хүмүүстэр тэгдгийг хөгшөрхөөрэй чи яана гэдэг. Хөгшөрхөөрөө би явах ямар хөгшрөө би ямар үлцгэл явах юм шиг. Гэл байж л одоо байгаа. Та болзооноос мөрж байсан уу? Болзооноос мөрж байсан уу? Болзооноос мөржсөн үү? Би жоохон микрофонтойгоо ойртоод ярих уу? Гоо жоохон сонсож байна л да. Болзооноос мөрж байсан уу? Мөрж дурж байгаагүй байна уу? Ер нь бид нэг тийм болцоо ч юм уу ажил хэргийн юм ярьсан бол мөрөх дурггүй. Яг л би өөрийгөө хөндлөхгүй байж бол өтэ цаатлын хүнээ хөндлөх ёстой. Тийм. Үргэлж туршиж үзэхийг хүсдэг чихээсээ айдаг зүйл чи юу вэ? Чихээсээ айдаг. Я мотоцикл би сайн нэг мотоциклны курсанд суугаад гэхдээ би нэг сайн сураагүй маа. Миний анхаарал ч нэг төвлөрөө. Зүгээр мотоцикл гоё унд сураал зэрэнгээрээ бүр ингээд хөтлөө ингээд сахих юмсан гэж боддоо шүү дээ. Өөр одоо нэг юунод идэв штэ нөгөө нэг ингээд дээрээс хүлнөөс юм уйж байгаад ингээд юмдаг. Тэрийг хийж үзнэ гэж боддоо штэ. Тийм тайм шиг. Тэгэхдээ надад тэрийг бас ингээд хийж үзэх хэрэг хүлнээсээ уйлжсэн ингээд амар ингээд хатаасаа мөрөгч юм шиг санагдаад. Бас жоо эвгүй харагддаг. Тэгэхдээ гоё ахаад. Бас жоо эвгүй харагддаг. Би өөрөнд нэг тийм адреналин ялгарсан чинь рисктэй юм бас айгуу дуртай. Бараг тийм бас кайфч авдаг гэж магадгүй. Ер нь гоё санагддаг. Түнгүүгээр амьдрч чадахгүй зүйл тань юу вэ? Эд зүйл. Эд зүйлээ. Юу юм болоо? Эд зүйл бол хувцсан боловч шиг юу? Утас уу? Тийм л. За баг утас юм уу те? Одоо ер нь бүгд л утсаа ингээд шагаадаг болсон юм шүү дээ. Тэгэл нэг нийт мэ жоохон тасалтаал нэг ганц 2 цаг нийтээс хол авахлаар тэнд ингээд хамаг юм болцсон юм шиг санагдал. Утас ер нь утасгүй амьдч талтай. Гэхдээ ер нь одоохондоо түнгүүгээр утаслаг юм. Та ер нь жингээ барьдаг уу?
хоол Жингээ юу? моолч тий. Гүү. Би өстой дураараа л идэж удаа штэ. Хамаагүй. Ер нь дуртайгаа л идэж байна. Жим ингээ нэг бариад идэггүй. Одоо хүмүүс ч ер нь за миний хүүхнүүд чи айгуу тийм эрүүл зүй хооллоо амар юм те. Бүр гээд гэсэн чинь би тийм бишээ. Юуса хамаагүй идэж уудаг. Тэгээд өглөө өдөр оройч хамаагүй шүнж хамаагүй. Аз болж нөгөө нэг жин нэмээд идэггүй. Гэтэ яг нэг нэмэхлээрээ бас жоохон мэддэгддэг. Жоохон чацтай болоод хувцас жоохон барьж мариаддаг. Гэтэ ер нь жим ингээ барьдгүй дүү их тийм сонирхол байдгүй. Ер нь бол хүснээ идэж уугаал тэр л айгуу гой санагддаг шүү дээ. Ер нь бол тэгж юу авал айгуу зүгээр хаа. Хүн эмэгтэй хүмүүс бас ингээд нөгөө биендээ баригдаад ингээд бас хүснээ идэж чаддаг шүү дээ. Одоо юу хийж байгаа вэ гэсэн асуулт ирсэн байна. Одоо гэж юу? Энд үү эсвэл яг одоо энд үү? Одоо энд ямар ажил хийж байгаа гэж байгаа юм болов уу? Эсвэл одоо би яг балкон дээр юу хийж байгаа гэж юм уу? Одоо энд бол нэг хоолны газар ажиллаж байгаа. Манайх зөөгч хийжсэн. Тэгээд одоо корона гэдэг түргэн хоолны газар манайх нөгөө хүргэлтийн хоолтой байгаа. Тэгээд яг одоогийн байдлаар би ингээд балкон дээр манайд гадаа юм байна гэж цастай. Тэгээд жоохон орох уу? Үгүй ерөөсөө дараагүй байна гоё юм. За яриандаа харж мэлцсэн. Сайхан хүмүүс дурлаж авлаа гэсэн комент ирсэн байна. Үгүй тэг яа зүгээр дурлаад өнгөрцөн. Ямар нэг юм хийхгүй. Танд амьдралдаа нэг зүйлийг шинээр эхлэх боломж гарвал тэр нь юу байх вэ? Шинээр эхлэх үү? Аха. Яг шинээр эхлэх боломж гарвал зөндөл юм байна л да. Би одоо боддөг шүү дээ. Одоо боддог болсон амьдралаа алдаатай оноотой бол хайрлаа. Угаасаа бидэрт амьдрал заавартайгаа ирдэггүй. Тийм болохоор хаяж гисэн өчигдрийнхөө өдөртөө хүртэл ингээ харамсаад өчигдөр тэгчдэг байж. Би нэрээ цагийн өмнө ингэчдэг гэж. Тийм зөндөл харамс хүнд гардаг. Тийм болохоор одоо би амьдралаа алдаа оноод нь хайрлаа. Амьдрал угаасаа л ингээ болдгоор л болж юм. Одоо би тэр шинээр дахиад нэг эхлэе гэвэл зөндөл юм эхлэх хэрэг гарна. Боли миний залхуу урч байна. Яг л одоо ингээл амьдралаа үргэлжлүүлээ. Тэгээ шинээр эхлэх боломж гарвал би аюу их юм сурмаар байна. Гэтэ одоо зориуд гэж бодож байна. Яг л хүний газар одоо Монголдо миний сурсан зүйлсэд маш хэрэг болохоор магадгүй би ингээд нэг юм өсчний дамжиж ч юм уу хүмүүсийн дамжаад суудсан байла. Одоо энд бас хоол олж идэв штэ. Аюу хэрэгтэй тийм юм. Тэгэхээр шинээр эхлэе гэсэн зүйлс зөндөө байгаа. Таны хамгийн шунжиж авч байсан зүйл чи юу вэ? Шунжиж юу? За чи. Би болохоор ингээд нөгөө тийм эмэг зүйлд аксессуар идэр нэг сонирхдаг шүү дээ. Ер нь бол яг гоё ингээд гой хувцас гэтээ ахта бас бүр нэг сүртэй үнэтэй брендийн хувцас авдаг юм аа. Нэг үнэтэй юм авч байгаагүй юм байна өө бүр шунж манаад. Зүгээр одоо нэг утсаа л авч ирсэн. Гэтээ нэг шунаач ч үгүй зүгээр яг шин загвар гарангууд нэг хэлбэртэй л те бусдууд авч байгаад би яагаад болдгоо ингээл авч ирсэн. Тэр л үнэтэд орох юм байна да. Шунаа тэгэл яг нэг ингээл хай нэг гутал авч ирсэн. Эсрэг хүсэлтэн танд гаргаж байсан хамгийн мэдрэмжгүй үйлдэл. Ер нь бас байгаа шүү. Би нэг өөрөө хэлсэн би ч нэг айгуу тийм нээлттэй ингээд жоохон иршүүд талраг болохоор эсвэл би өөрөө тийм болохоор бас тэгээ гаргад юм болов. Ер нь байгаа юм байна. Яг одоо санаанд орчихгүй. Гэтэ байгаа юм байна. Ихтэй хүний танд ямар чанар таалагддаг вэ? Эрэгтэй хүн юу? Мэдгүй одоо зарим хүмүүс наатанд чинь тэ эрэгтэй хүн ингээд амар соёлтой, маялтай гэж тэгдэг. Зөв яг тухайн нөхцөлд ингээд яг нэг эрэгтэй хүмүүс байдаг юм аа. Нэг багаасаа нэг тийм амьдралыг мэдэрсэн, яг л нөгөө ээжигээ хайрладаг тэ. Ээжийнхаа нөгөө амьдралаар эмэгтэйчүүдийг төсөөлсөн тийм нэг ирчүүд байдаг штэ. Аюу хүнлэг. Тэгээ хамт их бол гоё надтай уусвал гоё кул байж чадчихвэл тэр үе нөхцөлд бол тэр зам таалагдана. Амьдрал дээр бол яг нэг эмэгтэй хүний нэг гоё хүнлдэг ирчүүд цаана өөр үт юм аа. Яг л бис төхөөх охинтой олондоо охиныгоо тэгж хайрлана гэж. Яг л ээжигээ л амар гоё хайрлж хүндэлсэн ирчүүд чинь эмэгтэй хүнийг хүндэлдэг юм шиг санагддаг ш надад. Хэн нэгэнтэй хамт байхын тулд та өөрийгөө өөрчлөх үү? Танд өөрчилж байсан тохиолдол байдаг уу? Үгүй би өөрийгөө өөрчлөхгүй.
Би өөрийгөө өөрчилсөн бол одоо би ингээд ганц би биш байхсан. Би өөр ингээд яг анх танилцаад ямар байсан яг тэрнгээр хүлээгээд авсан бол яг мэдээж баг зангуудыг засах хэрэгтэй л дээ нэг зуршлуудыг ч юм уу те. Гэхдээ бүр очиргоо өөрчлөгдөж утгагүй л дээ. Яг л нэг анх тэр чигээр нь хүлээгээл авсан бол хүлээгээл авчихгүй. Тэгээд эсвэл нэг заавал тэр хайртай өндөө таалагдахад бас насан туршдаа баг зүж амьдрын гэдэг бас утгагүй. Яг гэхдээ би сайн мэдэхгүй тэгэл тэр хоёр хоорондоо ярилцаал ингээл чи энийгээ жоох ингээд тасч хүмүүцгүйгээр гоё ярилцуулаад болдог л ахал та. Тэгэл мэдэхгүй. Та урвалтыг уучлах чадах уу? Урвалтыг уу? Би ер нь анх ингээ урвалт гэдэг зүйл байж болохгүй асуудал гэж боддог байсан. Тэгээд гэхдээ нь бол амьдрал дээр байж болох асуудал. Энэ гамбуш шиг тий. Амраг бат асуудал гэдэг. Тэр ишээ. Урвалт байж болно шүү дээ. Яагаад байж болохгүй гэж. Одоо би боддог байхгүй. Яг ингээд хажууд хүн чинь чамд ингээд нэг ерөөсөө хайр халамж өгөхгүй тий. Ингээд жоохон чамааг үл тоосон хүн гэдэг утгаар чи хүндлэхгүй байхад чи магадгүй ажлынхаа талбар дээр очиод ажлын газрын чинь нэг залууч юм ингээд дамаг амиргуу хүндлээд бүр ингээд сайхан амарсан чи нэгээд ингээд халамж тайдвал хүн бас тэр залууд харагдахын тулд тэр залуутай юм ярихын тулд одоо гэртээ байгаа халамжгүй хүн яаж байгаа скестад ажил дээр очлоор арайж байгаа ажил мэдрэхэд бас явж болно. Тэгж урууж магадгүй шүү дээ. Тий. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалах. Тэрээс учиргүй те чи дэндүү жаргалтай амьдарч байгаа шүү. Жаргаж тэгээд ийшээ урагж хөрөө тэнхтээд яг одоо тэр нэг суур нэг хүүгийн явдалтай зангаа гээхгүй ингээ яваад байл одоо тэр бол хүн юм баг. Сайн сайхны төлөө худал хэлэх юм зөв үү таны хувьд? Таныхаар? Зөв шүү дээ. Хайж болно. Магадгүй миний өөр хүүхдний тэмцээнд орсон чинь нэг өөр хүнээс ингээд айгу муу байсан байж болно шүү дээ. Дуулаад тэгээ манай хүүхд айгу урангуур л чи би нэрээ муу дуучлаа тэг гүд би худлаа зоригжуулж хүүхдээ. Миний таны шилтгэн байсан чинь шинээс ч шилдэг байна. Өнөөдөр яхтай нэг иймэрхүү өдөр байлаа гэдэг ч юм уу те. Тэрний аз таарлаа чамд удахгүй заа зэн. Тэгээ нөгөө нэгнийгаа жоохон хотлаарч бас нэгнийхээ ингээд сэтгэлийг нэгэндээ тийм үгж бас болно шүү дээ хүн те. Би шудраг гэл юм болгоныг дандаа ингээд шудраагаар ирчдэг юм болоо. Хүнийг бас хайж худлаа хөөргөд ингээд ташуурдаад өгөх зүг шүү дээ араас нь. Тийм. Үгч бас айгүй хүчтэй шүү. Хүнийг бас алдчих болно, амьдруулчих болно гэдэг шүү дээ. Тийм. Та хүмүүсийн бүдүүлэг байдлыг хэрхэн хүлээж авдаг вэ? Мэдгүй би одоо бүдүүлэг байдал юм. Одоо Монголд нэг ах эгч нар байдаг шүү дээ зарим. Автоус яг нэг хэрэлдээд эгч нар байдаг шүү дээ. Яг өчөөг өгөхгүй. Тиймэрхүү бүдүүлэг зам Монгол тэгээд хайцсан дээр угаасаа тэр их тийм л байсан учраас тэр их дахиж хизээч өөрчлөгдөхгүй. Тийм үнээс өөрчлөлтийг хүсэж хэрэггүй. Тэрний оронд бид нар өөр хөвгтэй тиймэрхүү болохгүй юмсан гэдэг яг Монголын нөхцөл би одоо тэр ихч мэгтэр гэдээ ярьж байгаанаас муухай сонсож байгаа хэрэгтэй гэхдээ нөт чинь нийгмээс шалтгаалж байгаа. Дээр нь бас манай одоо нэр харьцааны асуудлаас жоох хэцүү шүү дээ. Миний бүдүүлэг занг угаасаа энэ хүний суур занга хайцсан дээр. Тэрийг бид нар өөрчлөхгүй юм чинь. Тэр өөр өөрчлөгдөхгүй юм чинь. Тэрнтэй адилхан бас бүдүүлэг байгаад бас хэрэггүй. Зүгээр сайхан хайцсан дээр. Манай одоо нэвтрүүлгийн асуултнууд дуусч байна. Одоо ингээ манай нэвтрүүлэг ер нь бол дуусах тийш хандаж байна. Сүүлийн би танаас 5 асуултаа асууя. Зорилгодоо хүрэхин тулд та зарчмыг зөрчиж байсан уу? Зөрчиж байсан. Тийм нэг шаардлага гарч ирнэ штэ. Ямар зарчмаар ер нь зөрчиж байсан бэ? Одоо зорилгодоо хүрэхин тулд одоо яг та би ингээд ер нь энэ Европт ирэхээс өмнө бас аягүй их зорилго тавьсан байсан. Тэгээд дараа нь би жирэмсэн боллоо. За Европ руу явъя гэдэг. Одоо энийг зөрчнө гэж явахгүй. Гэхдээ ингээд нөгөө төлөвлөгөөний өөрчлөлтүүд ороод ирсэн гэсэн. Тэгээд дараа нь би за нэг жил авч буцаа Монгол руугаа явъя дөө гэсэн чинь за ер нь ингээд хүүхд мөхт өсгöd аягүй ээлтэй газар байна гэдэг. Дахиад ингээд төлөвлөгөөний өөрчлөлт байна. Тэгээд дуудаа өөрчлөлт явуулдаг байхгүй юу? Яг өөрөөсөө ч өрөөлөөс ч ингээд зөрчигдөх тохиолдлууд байна. Тий. Хүн чанар хүний хүмүүс гэж танихаар? Хүн чанар хүний хүмүүс. За минийхаар одоо намайг бүр баг хүүхэд байхад л манай байранд л ер нь нэг тийм юу гэдэг баг байхад л би тэр зүйлсийг олж харж ирсэн болов. Одоо тэр айл бол хуцсгүй байлаа. Манай хөршийн хуцтай. Тэгэхээр нэг холбоонд дуудлага өгөөд манай хаалгыг оройн 10 цагт тогшоод ээжтэй ингээ Баяуулгийн аймгаас дуудлагаар хүн залах чинь аа гэд нэгнийдээ ингэж ордог те. Нэгэнтэйгээ юмаа хуваадаг л байсан шүү дээ хөршүүд орж хоёр бөөрөнгийн сонгоо өгдөг ч юм уу. Яри кино ирсэн үү? Би ч андаа үзсэн.
бага хахад ингээ байрны архич ах нар хүртэл айгүй тийм хүнлэг байсан шүү дээ. Ахтай захтай. Ер нь хүмүүс их тийм хүн чанартайсэн, хүний өсөйтэйсэн. Одоо л яг ялтчгүй нийгмээ дагаал уусаал хүн ингээл бүгд тусаа өөрчлөгдөж л байна л та. Тэ мэдээж манай монголчуудын би боддоо шүү дээ. Айгүй тийм хэрэлдэхээрэл нэг хужаа үхрээрээ дуудалцаал гэсэн хүртэл айгүй тийм сайхан сэтгэлтэй. Одоо ингээл яг Монголд ингээл нэг хандви ямар нэгэндээ туслах юм болохоор өнөөдөр дээрээс юу яг юм хийж байгаа хүмүүс байдаггүй. Зөвхөн нөө жирийн ард иргэд нь ингээл сошиал ертөнцид ингээл нэгдээл тэр хүнийг гэлс ингэж юу ачдаг. Бас гол. Чи амьдралын өөрчлөлт хамт ингээл чинчэнээс нэгэн залгал их чинь нэгдээд бөмбөр дээр гурил зарах юм уу? Гурил хандвлээ, ямах хандвлээ. Пампас үгүй гэл ингээл нэгэндээ айгу хурд туслаа авчдаг шүү дээ манайхан чинь. Айгу тийм цайлан ард юм шүү дээ манайхан чинь бас. Таны амьдралдаа хийж байсан хамгийн галзуу үйлдэл. Галзуу юу? Галзуу үйлдэл байгаа. Тэр нөө 2 дугаар сарын 3-аар орчин тэгэхээр чи хэлсэн юм. Гэтэр би зөндөө тийм галзуу үйлдэл хийсэн. Би боддөө шүү дээ. Хүн ингээл нэг л амьдрдгүү, өдөр бол амьдрдаг гэсэн энэ амьдрал асар богино учраас одоо нэг нийтлэл явуулсан шүү дээ. Нэг хүн ингээл амар эрүүл зүй амьдралын хэмнэлийг ингээл эрхэмлдэг. Баян гүүгэл, баян салаад навчидэл. Асуун хүртэл ингээд насны бүксэнд асууад таагаад ингээд дахиж нэг удаа залуугаар амьдрахаар юу хийсэн мэт би алдах байсан. Зөндөө олон тэнэг зүйлс хийж одоо би бодож инех хэвчээсэн ингээд. Тэгээд ингээд галзуу зүйлүүдээ ингээд би магадгүй ингээд бас имээ олоод ингээд бодоод амар инех ш цаанаа цайнаа гарцсан. Яна тэр үедээ яаж хийсэн бэ гэл. Хийжсэн зөндөө галзуу зүйлүүд хийжсэн. Тэгээд найз залуутай болох бодол байна уу? Хөрхнөө гинэ. Найз залуутай болох уу? Одоохондоо ч нэг найз залуу мал өгсөн юм болго. Яг хаа нэг ганц хор болцоонд явна штэ. Тэ? Миний газар юу гэж ингээл ганцаараа хаяа босныг юм чи эмхтэн хүн гэдгээ мэдрэн болцоонд нэг нүүрмөрөө бодаал нэг айлгүйтэй линээ далдаал нэг тэ. Ингээл хөөхөн айлгүйтэй суучин бас гоё штэ. Тэгээд хаа нэг болцоонд явна. Чи одоо нэг найз залуу мал бодогдсон юм болго. Тэгээ одоо уус энэ ч нэг коронагээд хамаг газар мазар нь хаагдсан хүмүүс чи ингээл бүгд ихэнх нь карантиныг нийгмийн аюул юм идэвхтэй амьдралаар амьдарч байгаа учраас одоо ер нь тэгэл одоохонд бол тэгж болох байлгүй тий. Тэр найз нар ч ямар тэдний өдөр тэдэн цагт боол ингээ болдог юм биш. Амьдрал чинь тэгэл гинт ингээ өөрчлөгдөж шиг. Тий. Тэгэл болно доо. Одоогийн таны амжилтандаа хүрэхин тулд уучлаарай. Хүрэхээр зүтгэж буй одоогийн таны мөрөөдөл. Одоо юу? Одоохондоо би нэг сүртэй ч юм төлөвлөд мөрөөдөхгүй байна уу? Би ойрын ингээд 1-2 жилийн төлөвлөгөө гаргасан байгаа. Бүр цаашаа ингээд нэг сүртэй тийм 20-30 жилийн өмнө бодоагүй. Нэг сүртэй амар том мөрөөдөл ч надад уусаа одоохондоо байхгүй байгаа. Зүгээр ингээд 2 хүүхдийн сайхан эрүүлэх хүсвэл тийм. Ингээд ер нь одоо энэ бас ингээд нийгэм чинь амар сонирн болж ш корона гэл коронаг эрслээс болоод зөндөө олон хүмүүс ингээд юу яаж чинь маш олон хэцүү байдал орж байна. Одоохондоо эргэн тойрны ойр дотны хүмүүс маань жоохон эрүүлэх сайхан байг. Тэгээд энэ хил гаал нээгдэг. Тэгээд ингээд цаашаа ингээд бодож байгаа нөрөөг нь байгаа л та. Манай нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт нь одоо гад. Хэрвээ хэн нэгнээр таны амьдралыг яриулахаар болвол хинээр яриулах вэ? Ясан? Хэрвээ хэн нэгнээр таны амьдралыг яриулахаар болвол хинээр яриулах вэ? Тэрийг одоо ярих юм. Нэг ганц хоёр дотын найз байгаа шүү. Манай нэг солонгос нэг найз байгаа. Тэр бас баг миний амьдралыг хөөрнө өгүүлэндөө. Бага ганц хоёр найзууд бас ярина. За баярлалаа. Манай нэвтрүүлгээр оролцож цаг заваа бидэнд гаргасанд маш их баярлалаа. Окей, баярлалаа. Бид хоёрын лайвыг үзэж байгаа бас үзэгчтэй бас маш их баярлалаа. Тэгээд одоо бүгдээрээ л гоё юу ягаарай. Эрүүлийн хэлсэн мэнд байгаарай. Тэгвэл аяндаа бүх зүйл болно. Тэгээд хэл нэгдвэл Монгол руугаа явандаа иргэцэн. Тэгээд бүгдээрээ гол нь эрүүл их байгаарай. Одоо шинэ он гарлаа шүү дээ. Шинэ онд бүр илүү гой зүйлсүүд, илүү гой бүх өрх гэр бүл гой гаж аргалтай зүйлсүүд тохиолдно гэж би бүр аяг итгэлтэй байгаа. Энэ яахтай зүгээр нэг хэсэг хүн төлөвчтэй зэн завсралгаа авч байгаа, ухаарл харилж байгаа бас байгаа энэ өчүүхүүгээ цаг өчөөдсөн хайрл сураараа гэсэн нэг тийм ухааруулга, анхааруулга бас юм бодож шүү дээ. Өөртөө хөгжүүлээрээ залуусаа. Хөгжүүл
За нөө төөгөр шиг те. Ном унш гэл. Facebook битгий баг. Үүнд бүхэн тэг загсалтанд орцсон байна гэдэг шиг. Өөрсдөө гоё хөгжүүл. За окей. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээсэн маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баяртай та бүхэн сайхан амраарай. За баяртай. За бай.